Хотоос алсад хөдөө талд байхдаа эсвэл аялал зугаалгаар явж байхдаа шөнийн тэнгэр рүү ширтвэл одод өмнөхөөсөө илүү тод, илүү олон бас илүү ойрхон мэт харагдана. Энэ үзэсгэлэнтэй бас дур булаам дүр зураг таны мэлмийг ховсдох болно. Сүрдмээр бас биширмээр мэдрэмж өөрийн ирэхгүй төрнө. Алмайрхын хажуугаар бас айж эхлэнэ. Энэ авраг бас үл мэдэгдэх уудам орон зайн өмнө. Тэгээд оршихуй болон орчлон ертөнцийн талаар янз бүрийн сонин бодлууд хөврөн гарна. Өөрийгөө маш өчүүхэн гэдгээ санана. Эцэст нь баг хүн бүхний толгойд ганц л асуулт гарч ирнэ. Ийм олон од ирэхээс, ийм уудан орчлон хорвоо, ийм их магадлал ертөнцид бид үнэхээр ганцаархна гэж үү? Эндээс өөр газарт биднээс өөр төрөл амьтан байхгүй гэж үү? Байх л ёстой. Тэгвэл тэд хаана байгаа юм бэ? Гэж асуухаас өмнө нэг асуудал бий. Тэнгэр рүү ширтэх үед бидэнд харагдах, хязгааргүй мэт санагдах тэр орон зай. Үнэн дээр бид саагалтын газраа хараад л сансар окторгуйг бүхэлд нь харж бас ойлгож байгаа гэж бодохтой ижил юм. Учир нь бидний нүдэрээ харж чадах сансрын хэсэг нэрэл саагалтын төдий газраа харж буйгаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл хэрвээ бид өөр нэг амьдралын уул мөрийг хайж байгаа бол, харийнхныг хайж байгаа бол бүр хол гэж хэлэхэд ч ойрхон санагдах тийм хол орон зайг бас төдий чиний магадлалуудыг ярих шаардлагатай. Тэгэхээр хэрвээ та тэнгэр рүү хараагач хэлээвэл танд хязгааргүй мэт харагдаж байгаа тэр олон гэрэлт цэг буюу оддын тоо хэмжээ нь ойролцоогоор 2500. Тийм ээ. Та зөвхөн нүдэрээ л харна гэвэл хамгийн дээд талдаа ийм хэмжээний л од харж чадна. Тэгэд энэ нь зөвхөн манай галактикт байх оддын тооны 100 саяны нийлтийн тэнцэн. Бас дээрэс нь эднэр хамгийн холдоол мянган гэрлийн жилийн зайн дотор багтах одод. Харин энэ зайн манай сүүн зам буюу Тэнгэрийн заас галактикийн ердөө 1% нь чүү эзлэх орон зай. Энэ дээрээс харуул тэр харагдаж буй бөөрөнхийн улаан зураас доторх хэсгэл гэсэн үг. Хүсвэл жаахан өргөн хүрээнд авч үзье. Таамаг тооцооллын дагуу манай галактикт 100-аас 400 тэрбум тонны одод бий. Бас ертөнцид ч гэсэн нэг иймэрхүү хэмжээний галактикууд бий. Ойролцоогоор 200 тэрбум галактик. Гэхдээ нэг асуудал байна. Эдгээр зөвхөн ажиглагдах ертөнц дотор байх галактикуудын тоо гэвэл ямар байна? Ер нь бол таамаг нэг иймэрхүү. ертөнцийг бүхэлд нь авч үзвэл янз янзын онлууд бас тооцоонууд байгаач тэднэр дундаас максимумыг нь авч үзье гэвэл ертөнцид нийтдээ 10 тэрлион галактик бий. Тэгээд галактик бүхэнд дунджаар 100 тэрбум мод байгаа гэж үзвэл ертөнцид ойролцоогоор 10-24 зэрэг буюу нэг иймэрхүү хэмжээний одод байгаа гэсэн үг. Итгэмээргүй байгаа биз? Мэдээж энэ тоо хэмжээ ердөө таамаг төдий гэдгийг мартаж болохгүй. Энэ хэмжээ үнэхээр хязгааргүй рүү үргэлжлэж болно. Харин хамгийн сонирхолтой хэсэг нь одоо эхлэж байна. Нэг нарны аймаг үүсгэж чадах буюу манай нартай төстэй оддын тоог нь нэг харъя. Үүн дээр эрдэмтэд энэ тоог 5-аас 20% хооронд хэлбэлзэж болно гэж байгаа. За зүгээр бүх ертөнцийг мартаад зөвхөн ажиглагдах ертөнцтэй гэхэд 500 квинтиллион тонны нартай төстэй одод байна. Мэдээж эдгээр одод дундаас хиддэн манай дэлхийд төстэй гариг үүсч болох тухай таамаг тооцоо бас бий. Далай тэнгис буюу устай, ижилхэн дулаан бүхий амьдралыг тэтгэж чадах орчин нөхцөл нь бүрэлдсэн гариг. Үүнтэй холбоотой таамаг нь 22-оос 50% хооронд хэлбэлзэнэ. Минимумыг нь аваад явбал ертөнцид ирэх оддын 1%-ийн тойрог замд 100 квинтиллион буюу нэг иймэрхүү хэмжээний дэлхийд төстэй гариг байх боломжтой гэж байгаа. Хүсвэл нэг иймэрхүү жишээ авъя. Дэлхийд ирэх бүх элсэн ширхгийг тооцоолоод үзье. Далайн эргүүд дээрх, говь цөлүүд дээрх элсэн ширхэг болгон дээр 100 ширхэг магадлал бүхий дэлхий ногдно гэсэн үг. Тэгэд эдгээр зөвхөн ажиглагдах ертөнц дээрээс анхаарч авч үзсэн хамгийн минимум тоо хэмжээнүүд шүү. Аимшигтай байгаа биз? Хүсвэл энэ магадлалуудыг ахаад жаахан бууруулъя. Энэ бүх магадлал өндөртэй гаригуудаас зөвхөн 1% нь л тэрбум жилүүдийн дараа манайх шиг амьдрал үүсэх боломжтой болсон гэж үзье. Тэгэд энэ 1%-ийн дотор нь бас ердөө 1% нь бидний шиг ухаалаг амьд биетүүд үүслэе гэж бодъё. Магадлалуудыг нэлээд багасгалаа шүү. Энэ тохиолдолд ажиглагдах ертөнцид 10 квадриллион тонны бидний шиг гариг байх ёстой. Соёл иргэншлүүд. За бүр ахаад жаахан багасгая л да. Зөвхөн манай галактикт сүүн зам буюу Тэнгэрийн заадас дээр авч үзвэл нэг иймэрхүү үр дүн гарч байна. Манай хороо дүүрэг гэж хэлж болох галактикт маань 1 тэрбум орчим дэлхийд төстэй гариг. Тэр дотроос 100 мянга орчимд нь бидний шиг ухаалаг амьд биет оршин байх боломжтой. Тэгвэл толгойд ганцхан асуулт. Тэгэд хаана байгаа юм бэ тэр харийнхан чинь? Санаа битгий зөв. Та ганцаархнаа биш. Энийг асууж байгаа нь ганцхан бид биш.
Дэлхийгээс гадна ухаалаг амьдрал хайх институт буюу товчоор SETI гэдэг байгууллага иймэрхүү төрлийн ухаалаг амьдралын уул мөрийг хайх эсвэл тэднээс ирж болох дохионуудыг судлаж байдаг. Зөвхөн манай галактикт л 100 мянгаас илүү ухаалаг амьд бит байгаа гэж тооцоолбол тэгэд эднээс ердөө 1% дохио илгээж чадах хэмжээнд хөгжсөн гэж үзвэл хэрвээ тийм бол нэг өчүүхэнч болтугай шинж тэмдэг, сэжвэр, дохио эсвэл ямар нэгэн зүйл баригдах ёстой. Тийм үү? Баригдахгүй байх нь бараг боломжгүй биз дээ. Гэвч харамсалтай нь алга. Гэхдээ байцаарай, магадлалууд арай дуусаагүй байна. Бид арай л давчуу харах өнцгөөс дүгнэлт хийсэн хэвээрээ байна. Юу вэ гэхээр манай нарны систем ер нь бол залуухандаа орно. Дөнгөж 4.6 тэрбум жилийн настай. Тийм болохоор зүгээр жишээ авбал өөр нэг оддын системд 8 тэрбум жилийн өмнө яг манайхтай ижилхэн замнал бүхий нэг гариг үүссэн байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд энэ гариг дээр тогтож бүрэлдсэн бидэн шиг тодруулж хэлбэл ухаалаг нэг төрлийн хувьд биднийг бодвол маш урт удаан амьдарсан байх. Бас тэр чинээгээрээ туршлага хоригдуулсан байх боломжтой. Зүгээр сүүлийн 100 жилдэл хүн төрлөختөн хэр хэмжээнд хөгжсөн бilé. За болий сүүлийн 10 жилд бид юу хийж бүтээв? Ангараг гариг руу явхаар шийдчихлээ шүү дээ. Үүнээс цаадах 100 жилийг төсөөлөд үз. Эсвэл 1000 жилийг. За бүр 10,000 жилийн дараа гэхэд бид итгэмээргүй хөгжсөн бас өөрчлөгдсөн байх болно. Тийм үү? Маш олон асуудлуудын шийдлийг нь олсон байх боломжтой. Тэгвэл энэ 8 тэрбум жилийн өмнө үүссэн гариг дээрх ухаалаг амьтдын хувьд биднээс 3.4 тэрбум жилээр илүү амьдарсан байж таарна. Өөрөөр хэлбэл 3.4 тэрбум жилээр илүү туршлагатай, илүү өндөр хөгжсөн, ухаалаг, ер нь ямар нэгэн байдлаар одод хоорондын аяллаа арга замыг нь аль хэдийн тайлжсан байх учиртай. Тийм үү? Харин жинхэнэ асуудал энэ таамаг дээрээс эхлэж байгаа юм. Тэгэхээр яг энэ сэдвээр маш чухал нэг онолыг ярих хэрэгтэй болж байна. Кардашевийн ангиллыг. Энэ ангиллыг Николай Кардашев хэмээх зөвлөлтийн астрофизикч гаргасан бөгөөд энгийнээр тайлбарлавал аливаа соёл иргэншлүүдийг хэрэглэж буй энергийнх нь хэмжээгээр ангиллаж байгаа юм. Энэ хэмжигдэхүүнд 1, 2, 3 дугаар төвшин гэсэн 3 ангилал бий. Эдгээр нэг иймэрхүү. Нэгдүгээр төвшин нь өөрсдийн байрлаж байгаа гаригынхаа бүх энерги буюу эрчим хүчийг нь бүрэн ашиглаж чаддаг соёл иргэншил юм. Хоёрдугаар төвшин нь харин өөрсдийн одны системийн төвд байх нарныхаа энергийг бүхэл нь үр бүтээмжтэй ашиглаж чаддаг соёл иргэншил юм. Энд нөгөө дэлхий дээр байдаг нарны хавтангуудын тухай яриагүй байна. Угтаа бол дэлхий рүү ирж байгаа нарны энергийн хэмжээ нь 2 тэрбумд 1% байдаг. Тэр дундаас бас хэдэн хувийг нь бид ашиглаж чаддаг вэ гэдэг нь тусдаа асуудал. Ер нь бол нарнаас гарч буй бүх энергийг ямар ч алдагдalgүйгээр өөрт үр бүтээмжтэй ашиглаж чадах тухай ярьж байна. Үүн дээр Дайсны бөмбөрцөг гэдэг галзуу онол байдаг. За тэрийг дараа тусдаа ярив. 3 дугаар төвшин нь харин бүр шал өөр зэрэглэл. Энэ төвшний соёл иргэншлэл нь өөрсдийн галактикийнхаа бүх энергийг ашиглах хэмжээний чадaltaй болсон гэсэн үг. Тэгвэл бид хаана яваа юм бэ? Үүнтэй холбоотой Карл Сагны өгсөн нэг харьцаа байдаг. Эхний төвшөнд хүрэх замынхаа 0.7% дээр байна. Өөрсдийн гаригийнхаа энергийг бүхэлд нь үр бүтээмжтэй ашиглаж чадах төвшөнд очих бид арай л болоогүй байна. Дөнгөж хүй нэгдлийн үе дээрээ явж байгаа гэхэд болно. Тэгэхээр өмнө нь ярьсан жишээ бүхий гариг дээр авч үзвэл биднээс 3.4 тэрбум жилээр хөгшин энэ соёл иргэншлийн хувьд 3 дугаар төвшөнд хүрэх хэмжээний хөгжөхөд хангалттай хугацаа бий. Бас бүр өмнө нь ярьсан нөгөө магадлалуудаар тооцоо хийвэл энэ бүх магадлалууд дундаас ердөө 1% нь л 3 дугаар төвшөнд хүрч чадсан гэж бодоход зөвхөн манай галактикт л гэхэд хамгийн багадаа 1000 ширхэг 3 дугаар төвшний соёл иргэншил байх учиртай. Тэгээд энэ соёл иргэншлүүдийн хүч чадал, технологийн боломж бололцоог нь харгалзан үзэхэд за тэр дохио илгээхийг бол зүгээр бид тэднийг байдаг болов уу гэж бодохоос өмнө тэд биднийг олжчихсан байх ёстой. Гэвч хараахан бид хинтээж, юутайч таарлцсангүй. Ямар ч дохио олж илрүүлж чадсангүй. Тэгвэл ахиад асууя. Тэд хаана байгаа юм бэ? Ферми парадокс 5 дамирал. Бүх магадлалууд болон тооцооллууд иймэрхүү соёл иргэншил байх боломжтойг, бүр байх ёстой гэдгийг илэрхийлж байвч тэднээс ямар ч улмөр алга. За яхав бид харж чадахгүй байж болно. Бид явж чадахгүй байж болно. Бид хөөрхийн амьтад дэлхийгээсээ гарах гээд л үлээ үзэж буй. Яг л үүрнээсээ цухаж буй дэгдэх шиг нялх соёл иргэншил байж болно. Харин тэд бидэн шиг биш бол, дээр хэлсэн шиг өндөр хөгжилтэй бол биднийг өөрсдөө эхэлж болоод өөрсдөө бидэн дээр ирэх байсан. Зөвхөн өнөөдөр биш, бүр дээр үед ирсэн ч байж болно. Гэтэл алга. Юу ч алга. Яг нь энэ мэдээж парадокс учраас бидний өгч чадах хариулт байхгүй. Гэхдээ зарим магадлалууд бий. Зарим онол таамагуд. Угаасаа та хинээс ч асуусан бүгд л янз бүрийн хариулт хэлэх болно.
хүн болгонд эрдэмтэн бүхэнд энэ сэдвтэй холбоотой өөрсдийн гэсэн үзэл бий. Зарим хүмүүс дэлхийг хавтгай гэж байхад харь гаригийнхан бас хажууд нь юу ч юм битээ тийм ээ. Маш том харанхуй, үл мэдэгдэх байдал ноёрхож байна. Үүнтэй холбоотой тоогүй олон хувилдааны онол хуурмаг ухаан бий. Гэхдээ бид шинжлэх ухааны замаараа явцгаая. Хамгийн түгээмэл үзлүүдийн нэг нь ийм. Бусаад Кардашевийн ангиллыг авч үзвэл 2 болон 3 дугаар түвшний соёл иргэншлүүдээс ямар ч улам өөр алга. Тийм болохоор иймэрхүү соёл иргэншлүүд байхгүй гэж үзэж болно. Яг нь ертөнцийн тэр уудам орон зай бас магадлалуудын тэр их хэмжээг тооцоолоход математикийн хувьд иймэрхүү соёл иргэншлүүд зайлшгүй байх учиртай гэж байгаа. За ертөнцийг болио гэхэд зүгээр манай галактикд л гэхэд мянгараа байх ёстой. Гэтэл алга. Тийм болохоор өөр нэг хүчин зүйл байна гэсэн үг. Яагаад алга байна вэ гэдгийг тайлбарлах өөр нэг онол. The Great Filter буюу их шүүлтүр. Энэ онол бидэнд үүнийг хэлдэг. Соёл иргэншлүүдийн тгээс 3 дахь түвшин хүртэл явах замд нэг саад бий. Маш том саад. Хэний ч давж чадаагүй. Өнөөдрийн хүртэл бидний түвшинд хүрээгүй бүх соёл иргэншлүүдийн өвдөг сөхөрсөн нэг саад. Тэгвэл энэ саад яг хаана байгаа юм бэ? Энэ асуултын хариултанд харин хүн төрөлхтний хувь тавиланд шууд нөлөөлнө. 2 ширхэг магадлал бий. Нэг сайн бас нэг муу мэдээ. Сайн мэдээ нь ийм. Энэ саадыг давж чадсан анхны соёл иргэншил бол бид. Биднээс өмнө өөр гаригууд дээр бидний шиг соёл иргэншлүүд үүссэн байж болох ч аль нь ч бидний өнөөдрийн хүрч чадсан түвшинд ойртож чадаагүй гэсэн үг. Эсвэл зүгээр амьдрал бүрэлдэнэ гэдэг нь өөрөө том шүүлтүр байж болох юм. Магадгүй хэдэн сая триллион гариг яг л 3 тэрбум жилийн өмнөх манай гаригтай төстэй хэвээрээ байж болно. Амьд биетийн анхны хувилбар болох нэг эст амьд биетээр дүүрэн гаригууд. Амьдрал байгаа юу? Байгаа. Гэхдээ цаашд хөгжих хөвслийн шатанд маш удаан өрнөж байж болно. Нэг эсээс олон эс рүү шилжилтэн өөрөө их шүүлтүр байж болох юм. Энэ бол сайн мэдээ. ертөнцид байж болох триллионыг үржих нь триллион. Тэгээд тэрийг ахаад триллионтой үржсэний нэгдэн тэнцэх магадлал нь магадгүй бид байж болно. ертөнцийн хамгийн өндөр хөгжөлтэй соёл иргэншил бид байж болно. Их шүүлтүрийг ардаа орхиод 3 дугаар түвшний соёл иргэншил болох замдаа алхаж буй хүн төрлөختөн. Гэхдээ бас муу мэдээ бий. Нөгөө нэг магадлалын дагуу бид их шүүлтүртэй хараахан тулгараагүй байж мэднэ. Хэрвээ тийм бол бидний хувь тавилан тийм ч сайхан биш. Ийм тохиолдолд бидний шиг соёл иргэншил тодорхой хэмжээнд хүрээд мөхөх тавилантай. Энэ нь ямар ч байдлаар хэрэгжиж болно. Технологи бол байж болох магадлалуудын нэг. Бид асар хурдтай хөгжиж байна. Маш олон зүйлийг туршиж бас оролдож байна. Эцэст нь энэ хурд биднийг өөрсдийг маань устгах магадлалтай. Эсвэл нэг тэнэг гарна цөмийн даныг эхлүүлбэл тэгээд л дуусаа. Эсвэл ямар нэг байгалийн гамшиг. Бид байгальтай байлдаж байгаа. Гэхдээ энэ жирийн нэг байлдаан биш. Хэрвээ бид энэ байлдаанд ялбал байгаль үгүй болно. Байгаль үгүй бол бид үгүй болно гэсэн үг. Ерөн заавал дотроосооч биш. Гаднаас ирэх гамма туяаны дэлбэрэлт гариг дээрх амьдралыг уул мөргүй устгах чадaltaй. Энэ мэдчлэн бүх соёл иргэншил тодорхой нэг түвшинд хүрээд өөртөө устан үгүй болдог байж болно. Яг л хэрхэн бий болсон шигэ. Хэрвээ энэ магадлал үнэн бол байдал тийм ч эерэг харагдахгүй байна. Тийм болохоор энэ хоёр магадлалын хүрээнд бидэнд хоёр л сонголт бий. Нэг бол бид аль хэдийн их шүүлтүрийг давсан гэдэгт найдах. Нэг бол хараахан даваагүй байгаа тэр саадыг давахын тулд толгоогоо гашлах. Магадгүй тэр саадыг давах түлхүүр бидний толгой дотор байж болох юм. Та юу гэж бодож байна? Бид үнэхээр тийм хосгүй төрлөө. Эсвэл зүгээр л сансрын хог хаягдлаа. Бид ертөнцийн хамгийн өндөр хөгжсөн соёл иргэншил болж чадах болов уу? Эсвэл магадлал бүхий бусад соёл иргэншлүүдийг ертөнцийн дахин боловсруулагдах эргэлтэнд орох уу? Эсвэл бүр аимшигтай нь бид үнэндээ биднээс өндөр хөгжилтэй өөр хин нэгний тоглоом төдий амьтад байж болох уу? Мэдээж энэ яриа энэ хүрээд дуусахгүй. Ферми парадокс их шүүлтүрийн онол бол энэ сэдвтэй холбоотой хамгийн энгийн бөгөөд суурь үзлүүд. Өшөө ярих юм ахаад зөндөө байна. Жишээ нь хэрвээ 2 3 дугаар түвшин рүү ахихыг хүсвэл бидэнд юу хэрэгтэй вэ? Яг одоо бид хаана байгаа вэ? Ямар бусад цаадууд бидний өмнө байна вэ? Мөн тэдгээрийн шийдэл нь юу байж болох вэ гэх мэтчлэн ярих зүйл ахаад зөндөө байна. Харин энэ бүгдийг сонсохын тулд хамт байгаарай. Эсвэл заавал би ганцаараа ярих биш, хоорондоо ярилцах, санал бодлоо солилцох, өөр бусад мэдлгүүдээ бие биентэйгээ хуваалцаж хамтдаа хөгжихийг хүсвэл Discord сервер дээрх хүрээлэлд маань нэгдээрэй. Энэ хүрээлэлээр бид өөр зөндөө зүйлсийг хамтдаа бүтээх болно. Ирээдүй хаашаа бид тийшээ зөвлөх болно. Хоцролгүйгээр бидэнтэй нэгд.